За дөрүлээ гэр бүлэрээ хамгийн анхны удаага гадагшаа аяллаар явсан тэр дундаа маш гоё улс Япон улсаар аялсан. За хонгороо мэдлээрээ. Сайн байцгаана уу? За манайхан тэгээ гоё subscribe дараад, лайка дараад үзээрэй. За аль болох энэ жилийн өмнөх бичлэг байгаа. Тэгээд аль болох аль газруудаар ямар үн өртөгтэй явсан, тикетнийх нь үн яаж явсныгаа дэлгэрэнгүй ярихыг хичээнэ. За эхнээс нь дэс дараалалаар нь бичлэгээ бэлдсэн байгаа. За тэгэл дараалалаар нь тайлбарлаад явчихъя. Энд чи яг явуулсан шалтгаан гэвэл тэр нэг Disney-гийн зураг мөргийг хараад тэгээд нэг гоё хүүхдүүдээ бүр том бие хүн болчихоос өмнөөс гоё Disney-гээр аялуулъя гэж бодсон чинь өөрсдөө өргөчөөд хүүхд болсон тийм. Юу баяасан. Гон бол үнэхээр гоё юм лээ. Боломж олдвол дахиад явна да. Зэв юм зөндөө байгаа. Зөвхөн Токиод л бас тийм. За тэгээ энэ бичлэг гайг хандлт авах юм бол дараагийн бичлэг оруулнаа гэд манай аялал номер 1 хэллээ. За ингээл хөдөлсөндөө удаан бодсон, бас сайн төлөвлөсөн нэг сараас ахуулаад онгоцнохоо билетийг захиалганд оруулаад маш хямдхан билет авсан 4 хүний 2 хүүхэдтэй манай 2 хүүхэд одоо том гэж тийм. Нийтдээ 4 хүний ирж буц сонгосны билет 6 сая 350 мянган авсан байт юм аа. Ингээд 4 сарын 10-нд яг хаагаад үтсэн чинь Сакура цэцэглэх цаг яг эдгээрээс 4 сарын ихээр яг гоё таарсан. За ингээл найз нь тосч аваад манай хүний найз Цэлмэг тосч яваад Шууд далаа орсон. Гэт Сакура цэцгэлсэн байгаа л. Манай хоёр анх удаа далаа харж анх удаа онгоцсон сэтгэл их өндөр байгаа. Тэг чин өтөөс хоош болчихж байгаа тийм ингээд далаа руу яваад 2-3 цагийн үед. Тийм далаа дээрс японочууд өөрсдөө их байд юм л тийм. За эндээсээ шууд хөдлөөд Сенсожи темпл гэдэг жуулчлал. Манайхаар бол гандан л юм да. Жуулчд шууд очдог. Амар хүнтэй тийм. Амар жуулчдтай байсан. Япон ер нь тэр чигээр их жуулчд их очдог. Маш их жуулчтай байдаг зэрэг. Энэ бас нэг сумочтой яагаад идэх шиг аршаам биз тийм. Энэ үгээд ер нь судлаад үзэх тэр аяллаар явуулдаг. Энийг харагч тийм. Олон жуулчд зүрх цайг ийм гоё газар байт юм лээ. Тэгэд ер нь аяллаар явуулдаг газруудын ихэнх хүнд нь байт юм шиг. За ингээ орой хоолой идээд л энийг ч мөн чих болсон да. Найзтай баярлалаа. За ингээд ирч хүчтэй дээр нь яг гол үзхийг зорьсон Disneyland руугаа явж байна. Сая Mickey Mouse хэлбэртэй. Энэ тэр зогсоол мөксоолоос ахуулаад бүх юм үнэхээр гоё тий. Тэр болгоныг оруулах юм л одоо. Бичлэг байгаа ч гэсэнтэй тийм ааш маш урт бичлэг болно тийм болохоор яг гол хэсгүүдээ. Тэгээ энэний чинь 4 хүний тикетийн юунаас авсан шүү дээ. Trip.com-аас авсан шүү дээ. Онгоцны билетээ бид нар чинь 1 сараас хойш хүлээлгэнд оруулж байж байгаад тэгээ визээ гарахаас өмнө за ингээ хүлээлгэж сүүлчийн хугацаа болчлоо гэд визээ хүлээж авах гараагүй байхад нь онгоцны билетээ аваад хямдралтай нэцлэр аваад 6 сая 350-аар аваад тэгсэн чинь виз маань өгөөд 7 хоногийн дараа гарсан. Тэгээд визээ гарсны дараанаас ахуулаад онлайнаар үзэх газруудаа тэмдэглэсэн гэсэн болохоор тэднийхээ билетүүдийг авч ирсэн. Энэ миний одоо санджаагаар бол 4 хүний нэг өдрийн энгийн тасалбар нь
Disneyland-ийн тасалбар бас дахиад Disney Sea гэдэг байгаа тийм. Зөвхөн Disneyland-ийн тасалбар нь 780-90 хавцаа болсон Монгол мөнгөөр. 4 өнөх нийлээд. Тийм 4 өнөх нийлээд. Тэгээ онлайнаар авчихсан. Тэгээ бас маш хүнтэй тий. За ингээ ихний суусан юм галт хэрэг. Нэг тоглоом дээр л нэг ийм суух үзэх арах юм дээр их цаг гарнаас 2 цаг орчим очролж байгаа. Гэхдээ сансныг бол зохион байгуулалт өндөртэй тий. Тэгээд энэ дотроо үнэнхээр агуу гоё бүтээн байгуулалт. Удаан очролж орсондоо ерөөсөө харамсаагүй тий. Сэтгэл ханамж бол 200% Орсон газар болгондоо гайхширсаар байгаа л гарч ирээ. Дараагийнхтаа уран зөрөгтэй очирлоо. Тэгээ ер нь бол тэгээд тэнд хэлчихсэн. 2 цаг очрлоо. Энэ минь л гоё эсөө. Үнэхээр төсөөлөөгүй. Тийм төсөөл. Энд чи зүгээр гаднаас харахад их жоох юм шиг байсан чинь дотроо ороод маш удаа явсан. Үнэн гоё сонирхолтой. Цэцэг сэтгэл өндрөөс гоё эсэ шүү. Өөрсдөө хүүхдүүдээсээ их баярлалаа яваад. Өө тийм үргэлжлүүлээд бичлэг бол хичнээн цагийн бичлэг байна. Үлгэрийн юм шиг л гоё байсан. Тэстэйсээ гоё бүтээн байна. Тэр нэг үнэтэй тасалбар тий. Бид одоо нэгэн ч одоо нэг амар төгс тийм гадаад хэлмэл байхгүй. Гэтэ энэ жуулчлал хөгжсөн болохоор ойлгомжтой юм тий. Бичлэгийн соёлтой гоё болох. Ингээд төрөлх юм ерөөсөө байхгүй. Тэр үнэтэй нэг шууд ордог тасалбар нь 2 цаг очилж хажуугаар шууд алхаад орчдөг. Тэднэр бол дургу өрмөл юм л тий. Болж өгвөл тийм билетийг авчвал. Тэр гэхдээ буудалтаа энэ Disney-ийнхаа Disneyland-ийнхаа билүү буудалд буусан үйлчлүүлэгч нар нь бас тэгж ярих юм л шүү дээ. Бас нэг тийм байгаа. Бас дангаарч тэр авсан гоо. Тийм. Юу хэцүү тийм. Болж өгвөл юм хүмүүс зөвлөхөд явж байгаа маршрутын ихэнд Disney-ийн үзүүл тий. Нэлийн том бүтэн өдөр явна алхам орчод нь тэгэхээр ер нь эхний яг ирч хүчтэй байгаа дээр явах бол олон хоног яваа сүүлд нь яваад бас ядархаар юм байлээ. Нэг өдөртгөө гарахгүй бүгдийг үзчихгүй. За тэгээд цаашаа үзэхдээ манайхаа subscribe, like дараарай. За 2 дахь өдөр нь за энд ч гэсэн манарсаар байж хагаад төв хэмээс нь галтрэгний буудлаас нь арих гэж юуныхаа хүүжигийнхаа урдны галтрын зооч явж байгаа гэдэг шүү дээ. Тэгээд энд чинь бас нэлийн удаа явсан баха цагаар явсан санагдчихэв. Тэр гоё тийм юм бол. За тэгээд энэ чи юу вэ? Тэрнээсээ буугаад яг галтрэгнээсээ Фужи руугаа явдаг. Метро. Орон нутгийн метро юм даа. Фужи ч бас гоё болоо шүү. Холоос их холоос харагдаж байна. Бидний очиход их гоё байсан тий цагаа гарч гисэн. Тэгээ энэ болохоор нөгөө Фужику гэдэг бас тоглоомын төв. Бидний Токиогоос явсаар байж нэг өнгөрөөгд 2 цагийн үед очсон. Наач бас бэби гэнээс хөөрхөө. За ингээл эхэлсэн дээ. За энэ гэхдээ тоглоом гоё яасан тий. Манай хүн бол баг бол суугаагүй ч болсон юм хэлсэн. Гэхдээ юу хийч вэ болоод үзсэн дээ. Карго тоглоом гэж энийг л энэ л амар эс. За ингээл мултраад унаад өгт юм байна гэж бодсон. Тэгээд юу гэж утсан юм бэ? За Япон юм чинь гэж утсан. Тэгээд Япон юм чи арайч хуунагаачихгүй.
Тэр байсан. За манай хоёрын хоол авах гээд очирч чикен хамтдаа авах гээд очирч байна. Энд тэгээд баг тоглоомынхон 50% нь сууж амжиг. Энэ гинжин дээр суусан тий. Энэ бас их гоё юм. Бас үдээс хоош очсон болохоор өглөө эрт очивол эртэл очимоор юм. зарим тоглоом нь 5 мавгийн хаачна тий. Тэгээ эндээс чинь нэлээ 5 өнгөрөөж гарсан шүү дээ. Тий. Яг хаах цаг нь. Үдээс хоошлохоор зарим тоглоом ажиллах. Нэг үл улирлын чанартай байдаг гэж магадгүй. Бас хэлийн сайн болохоор тий. Энд бас нэг юм Нарутогийн тосгон шиг юм бүжигтэй юм бэл анимашн үздэг сонирхдаг хүмүүстэй сонирхолтой. За ингээ өдрийн цайнд орж ин та. Босч өгч юм байна. За тэнэг гоё юм. Басны гоё юм гэр бүл зургийг зурулсан. Энд чи хэд боллоо юм? 8,000 болов 6,000 болов. Энд нэг Монгол гэр бүл таарсан тий. Тэгсэн. Бараг 4 зуруулаад сууж ирсэн чинь ард монголоор ярьсан амар содон гоё татан санагдаад. Өстө нэг ингэлжих онгоч тийм байна гэж бодсон. Японоор яриа сурчлаа шүү гэж бодсон чинь монгол хүмүүс яжсэн. За тэгээд энд нэг тэнийг юм болсон. Энэ байж байгаа газрын үл ерөөсөө аваагүй байсан. Тэгээд яг тоглоомын төв дээр ухаангүй тоглож байгаа бол харанхуй бол нар шингэсэн чинь гинт дайгаад гисэн шүү дээ. Хоёр хүүхдээ эхнэрээ гэр бүлээ дагуулчаад одоо энэ дээр нэрээ юу байгаагүй юм байна. Хонох газараа захиалаагүй юм байна гэдгийг гинт санаа. Тэгээд энэ газар энэ Pine Tree House гэдэг Google Map дээрээс саяны яг тоглоомын төвөөсөө ойрхон хайгаад утсан чинь ийм хаус гарч ирсэн. Тэгэл шууд очиод тэгээд нэг юм хөрхөн юм нэг хонсон. Энэ гол юу байсан гэвэл Фужигийн ойр хав нэг онсенаар алтартай тий. Тэр бид нар бас өмнө мэдгүй байсан зүгээр юугаар явахтаа судалж байгаад мэдсэн. За энэ төлсөн мөнгө нь гэж шүү дээ. 40 мэдээ. Манайхаар нэг сая орчим төгрөг. Энэ хаус төрүүлсэн. Зөвхөн л хаус тий. Тэгээд ийм ардаа юм шин дотроо юм хөрхөн онсентэй хүүхдүүдийн дотор өдөржингөө оройч юм байсан тий. Гаднаасаа ийм Түүний цагаа бэлдэх гэдэг дэлгүүрсэн. Дэлгүүрээсээ. Түүний цай амттан. Тэгээ уг нь дээшээ тэр өдөр Фужи рүү гараа гэсэн чинь гэсэн тий. Цаанаасаа онцгой юу утсан нэг 4 сард хайлаа талтаргаа булгаа ихтэй учраас явах. За сая манай нэг юуны үдэж гэж юм бидрийг дараагийн явах газар руу автобусаар хүрч гисэн тий. За энэ болохоор нэг Японы айдсын зөвлөсөн газар байгаа. Тэгээ энэ жуулчдын их очдог газар байсан. Одоо Фужи бол хамгийн гоё харагддаг хэсэг юм байлээ гэж ойлгосон. Тэгээд энд ийм одоо эртний мончуудын амьдарч ийсэн одоо тийм тосхон тий. Тосхоныг харуулсан тийм үзээтэй групп аялагчд бол их байсан тий. Тугаа ирсэн маш их байсан. Уул мөн тийм даа. Битүр бол ер нь үр өвчөө үрээд яг өөрсдөө сонирхолтой тэгээ хэл усаа сайхан татаа тунгаатаад тэрний илүү мартагдахгүйгээр өөрсдөө хөрөж илүүтэй яв гэж бодсон. Тэрнтэй ч гэсэн сонсондоо хүрсэн. 거의 변더라. 이 변더가 차이 나는 지야지. 변더라. 렌트가 우리 잠깐 뭐 그냥 써서
Ингээ 1500 болж байгаа тийм. はい、ありがとう。 Энэ хоёр бүгд юм лөө. Энэ асаач юм. 4人ですか？こっちは。ない。見たことない。 Хоёр адуу. Бид чинь 6 сая хэдэн зуугаар тасалбар онгоцны тасалбарыг авчаад яг явахынхаа өмнөх өдөр хараад үзэхэд 12 сая хэдэн зуур гэсэн тийм. Тэгэхээр 50% эрт төлөвлөсөн эрт захиалсан гэдгээр 50% хөнгөлсөн л гэж ойлгоод байна. За эндээд нөгөө Ошина Акай гэдэг энэ газар руу орж ирж байна. Бас гайвын ч та эвдээ тасалбартай ингээд тушаага тэр цаана харагдаж байгаа 2 3 том байшин бол дотроо яг гоё музей юм билээ. Энэ нуурын битүү загстай. Яа тэр түрүүнийх авсан зээлцгэн хон дээр идчихээ. Зураг байх бол гэж байна. Орчин сайхан аршаан ороод амарцгаацсан. Жижигтэй байна уу? За энэ аяллаар явхад бол манай эхнэрийн 2 найзууд их туссан. Ялангуяа багын найз Сэлмэг. Сэлмэгтэй бол загнуулсан. Агч өдөр 10 хоногийн буудал аваад захиалцсан. Эхний 2 3 буудлаа очиод байх буудлаа захиалцсан байсан ш. Загнуулаад гэрт нь орсон. Тэгээд тэр нь ч зүг болсон л тий. Яг метроны буудлаа яжвал маш амар хашаач явсан. Гараал нэг 2 минут лахад метронд суучдаг. Тэгээд дараа нь тэр нөгөө захиалсан байсан буудлаа харсан чинь туршлага гутаад энэ тэнд тэгээд 2 хүүхдэд дагуул явсан хэцүү байсан юм. Хүмүүс маань явал нэг газар тий. Тэгээд төвдөө метроны буудлаа ойрхон байдал тий. Их зүгээр юм бэл. За дараагийн найз нь бол болроо найз байгаа. Болроо найзтайгаа гадар бас нэг хоног Уэна паркер явсан. Кутинавта. Өдөр гоё. Очоод хэд онцны дараа гоё Монгол хоолоор дайлсан. Тэр найзтай баярлалаа гэчлээ. Шинакай. Энэ гоё газараасаа. Тэр л хамгийн гоё харагдах газар мөн байсан шүү. Өөр бас газрууд байдаг л халтай тал талаасаа. Тийм гэсэн. Бидний утсан. Бидний хөдөл гоё юусаа. Тэг зураг авахд ч их гоё гоё мэдээ тий. Споттой. Тэг дээрээ юм тавцсан утсантай тий. Тэр нэг гоё харагдав юм. Тэн дээр хүмүүс шавд юм билээ. За ингээд дараагийн өдөр ч одоо 13 болчихж байна. 11, 12, 13. Энэ Уэно гэдэг Токиогийн төвд байдаг амтны хүрээлэн. Гол үзмэр нь энэ юм байл л дээ. Энэ панда. Хүмүүс очрлоо гайхаад бүү аппараттай хүмүүс л тийм зогсчоод юм хүлээгээл хоорондоо яриа зогсоодсон чинь бид нэг очиод удаагүй өсч гараад ирсэн. Зураг авсан. Хүмүүс ч ойлж шашгаад бөө юм бол. Тийм хөрхөн парк байсан. Амтны хүрээлэн манай хүүчин амтны төртэй. Амтны хүрээлэн алгасчлахгүй болохоор. Амтны хүрээлэн гэсэн байна. Энд чинь бас тасалбар нь бол хямдхан байсан тий. 1000 за 1000-аас 1500 yen хоног л байсан баг. Тийм хүний хүүхд бол арай хямдхан. За энэ тэгээ Уэногийн ойролцоохын сакура цэцгэлсэн байна. Энэ гоё яасан. Тэгэл хэдэн хоногийн дараа явсан чинь байхгүй болсон тийм. 2-3 хоногийн дараа очиход юу ч байхгүй л. Тэгээд найзын тайлбарлаж байгаагаар энэ сакураг одоо очих жоо хүмүүст гэж хэлэхэд
оролдож сулгааж яаж болохгүй тий. Тэгж хэлсэн Япончууд өөрсдөө тийм ариун юу гэж аягүй шүтдэг. Жуулчдад яс зүгүү гэдэг арах юм бол дургуутсдаг гэсэн тийм учраас хамаагүй хурж яаж болохгүй. За ингээд ер нь л хөлөдлөх ихтэй шүү те. Тэгэл алхаж өгөндөө. Чишээс хурдан темпэнд нь ороод явж гисэн. Тийм шиг үү тий? Ингээд буруу талаар нь явж исэн байгаа юм. За ингээд Сумогийн орд. Ер нь л яг Токиогийн оройн амьдрал ийм гэрэлтэй, ийм гэрлэр тэгээ шарсан махны өмөр тий? Ингээд санаа гэж хэлсэн. Гэсэн гол хоол рамён тий? Рамён идсэн юм аа. За маргааш нь хаа хүрэх гэж байгаа. Ингээд метрогоор явандаа хаашаач байсан. 4 дахь өдрийн өглөө. 4 дахь өдрийн өглөө. Энэ хэсгүүд бол алгасан ч биш магадгүй. Энэ дунд нөгөө 2-3 хоног юу хийсэн ба шопинг хийсэн 2-3 өдрийг. Тэнд ерөөсөө бичлэг үйч байхгүй. Энэ автобусанд явж. Нэг л удаа автобусанд тийм нэг л удаа автобусанд суусан. Ингээ бүх төрлийн тээврээр хэрэгслэр нь явсан. Энд таксинд бас нэг удаа суусан. За энэ дараагийн газар юунд ирсэн байна? Максел парк гэдэг. Энийг бол төлөвлөг байсан. Очиж жагаад за хэдүүлээ одоо эндээс хааш явах вэ? Оройн сууж байгаа. Үгүй энэ бас их гоё. Дотроо тоглоомтой нөгөө манай парк дээр байдаг нөгөө завь тий. Том завьны тоглоомтой байсан. Гол үзүүрийн гоё таланх юуны дэлхийн шоутай байсан. Энэ нь үнэн супер. Энэ гэр ус гэрэл ухаантай амьд сургагч байсан. Мэдээж өөрийгөө орилно гэж бодоод байж амар орилсон юм шүү дээ. Тэр гоё юм. Тэгээд дотроо бас аквариумтай тий. Нэг хүрээлэн бас нэг жижиг нэг тий. За нөгөө алдарт Шибуя гарцсан. Хэдэн мянган хүн гардаг. Энэ үнэхээр том юм биш үү? Тэгээ энэний яг дэргэд нөгөө юу байгаа шүү дээ. Нохооны биш үү тий? Эзэндээ үнж Ачико нохооны биш үү? Энэгээр чинь бэл гараад болчихж байгаа болохоор ойрхон байсан адитас юм юу барс тий? Тийм гоё. Шопинг хийсэн. Тэг яагаад ч уусаа Япон зарагдж байгаа юмнууд бол хэр чанартай юм л тий. Одоо ирсэн хоног яхад хувцсны материал юу чанар бол хэр өөр. Манай хоёр хүүхдийн хамгийн дуртай юм. За ингээд Skytree орохоор явж байгаа байтал. Skytree ч одоо 634 метрийн өндөр. Гэгээтэд гараад хангалттай байсан тий. Хөөсө саяны нөгөө юу муу орохоор ингээд үүдээс хойшилж тарж байгаа юм л та. Тэгээд оройны Токиос дээрээс нарсан.
Энд байхад нэг Америк эмэгтэй ирсэн тий. Энэ Сакура хизээ гардыг ингээд. Тийм. Тэгээд хүүгээрээ хилүүлсэн шүү дээ 2 3 хоногийн өмнө байсан. Одоо байх болцсон юм. За энэ цаана харагдаж байгаа тэр шар өнгөтэй бол нөгөө одоо Асахи үйлдвэрийн Асахигийн офисын барилга. Тэр цаана Skytree хатнасаа гаргаж байна. За энэ дээр нэг юм алдсан. Энэ Tokyo Cruise гээд их гоё юм завин дээр суухаар Tripsy Commerce захиалсан гэсэн чинь очоод яг суух болсон чинь захиалсан үнэ маань энгийн одоо тэнд шууд орох хүнээс 3 дахин үнэтэй захиалсан тест. Энэ дээр жоохон фейлдсэн. Шууд л очоод авчмаар юм билээ. Энийг бол энэ зогсоол дээрээс нь очоод цаг цагаараа ийм гоё онгоцнууд янз бүрээр явдаг. Эндээсээ одоо баруун энэ нөгөө хүний гараар бүтээгдсэн гэдэг гайхамшигтай арал. Шууд далаа дээр арал босгоо дээр нь бүтээн байгуулалт хийсэн. Энд ийм гоё цаг хугацаа өнгөрсөн дөө. Энэ хэрэгчлээний өшөө миний тэр цаана тэр алдартай бас гүүр нэг гундаан гэдэг робот. Тэгээд team lab. За team lab бас л үнэхээр гоё шүү дээ. Тэгээд үндсэндээ бол нийт зардал нэг 25 сая орчим болсон байна. Нэг юм жаа. Тэгээд яг хоо энэс хинсэн мөнгөөрөө 2-3 сайхан шоп хийсэн. За тэгээд таалагдсан байх гэж бодож байна. Япон явахаар төлөвлөж байгаа хүмүүст багч гэсэн нэмэр болсон бол баяртай байна. Гэт дараагийн аялал суулсынхаа бичлэгийг оруулнаа. Тэр хүртэл баяртай. Баяртай.